Новшийн шаарнууд амь тавихын өмнө тарих угаах гэж мөн ч хоригдолтож байна. Хулгай луурын хэргийн шүүхтэр гацчихад байгаа салга Батүл гэр хорооллынхныг төрхөс талбай дээр суулт хийж байна гэсэн зураг хөрөг яваад байгаа. Төрхөрсөн хүмүүсийг нь зөвшөөрөл аваагүй бол цагдаа нар алдан тарахад тэр доторлоо харагдаагүй. Гэвч сошиалар ардчил услаа гэсэн юм донгосоод яваа юм. Гэвч одоо салга саарлын үг нь хэн итгэвдэ? Мөнгөөр л ганц нэг хүн цуглуулбал хаашаа юм гэхээс угаасаа зоргийн хэрэг сөхөгдөх болгонд энэ салга саар жагсаал цуглаан зохион байгуулдаг болсон. Нэг учир байгаа нь ойлгомжтой. Түүнтэй яг адилхан Тэмүүжин гэж нэг хогийн шахаас энэ тэнд ярилцлага өгöd хэллээ. Ардчлалын бие даасан институтыг мэрлээж гинүү сүрж гарчигтай бас. Юу яасан бие даасан институт? Энэ этгээдийн харьяалагддаг манан маавчин тэр институт гэдээ байгаа юм чинь цугийг нь зажлаа залгицсан юм л да. Байхгүй болсон юм их чинь юуг нь мэрхүү. Зүгээр л гоё үг бодож болоод үлгэр ярьж яваа тэр. Тэр бие даасан институт гэдээ байгаа юм энэ Тэмүүжин новшид бүр өөрт нь атгуулсан юм штэ яваг нь. Дааж хайр таадаггүй энэ новш өөрөө хар тамхичин янхуу өгнөд өрөөндөө цуглуул заваарч байгаад цагдаа нарт гардуулчихсан байдаг. Тэгээд түүнийгээ илэрхээр усны хэрэг гэж юм зохион байгуул өмгөөлөгч Батбаяраар жүжиг тоглуулж байгаад 20 гаруй цагдааг ажилгүй болгосон баримт нь одооноос ил болж эхэлж байна. Бодоод үзтээ тэр утасны цаанаас ярддаг жүжиг нь ямар арчаагүй заваа муухай гэж саран гэрлийн ар өрөөс нь хийдэг гэж хэлүүлээрэ гэсэн юм яригддаг. Ийм л бохир заваа юм ярьсан болгож өөрийгөө хэлмэгдүүлсэн жүжиг усгсан хүн шүү дээ энэ Тэмүүжин. Тэгээд түүнийхөө төлөө 3 үсгтэй компаниас мөнгө авсан сурагч байдаг. Одоо энэ төрийн тусгай албаагчдын эмнэлгийгч тэр 3 үсгтэй компанид авч өгөхийн тулд 3 тэрбум төгрөгийн өртөө эмнэлгийн аппаратыг эвдсэн гэмт итгээд юм. Гэвч хонглын гишүүн тул ямар ч хариуцлага хүлээлгүй сул чөлөөтэй яваагаар үл барам одоо хонглоо хамгаалж элдвээ юм яриад яваа нөхөрлөө. Хэрвээ үүний яриад яваа дарангуулсан сэргсэн юм бол аль хэдийнэ энэ новшийн амыг хамгичсан байхгүй юу? Гэтэл гэмт хэрэгтнүүд сул чөлөөтэй явахаар үл барам олон нийтийн тарихыг угаах боломжтой байгаа юу гэж үзэх вэ? Товчхондоо хууль зүйн сайд нь өрөөндөө хар тамхичин хүүхнүүдтэй заварч яадаг улс гэвэл Монгол байх шүү. Ер нь энэ Тэмүүжин албан тушаалаа ашиглаж хар тамхичин янхнуудтай ям тамган дээр уулзалтад төрийн тусгай албаагчдын эмнэлгийг луурдахж оролцсон. Асар үнэтэй тоног төхөөрөмж эвдэж улсад онц хэмжээний хохирол учруулсан. Утасны зохиомжтой хэрэг үүсгэж бие даасан институтын 20 гаруй албаагчийг ажилгүй болгосон хэрэгт нь шалах ёстой юм шүү дээ ууг нь. Гэтэл эсрэгээрээ энэ новшнууд төр засгийг ялах ухааны юм яриад явж байгаа юм. Гэмт хэрэгтнүүд арай даварч байгаа юм шүү ерөнхий сайдаа.